За миний хувьд болохоор шүүсээ жахуулж ирсэн үе гэвэл би 2017-оос 2016-аас 2017 онд Австралид MBA хийсэн байхгүй юу. Хүн ингээд яг бие мах бод бүр ингээд бүр бүх мэдрэмхүүргээрээ мэдрэх ёстой нэг тийм амар хэцүү үеийг даван туулсан. Тэгээд яг тэр үед ингээд бас манай ээж жоох өвчтөй байгаад тэгээ бас хүүхдүүдээ гэр бүлээ орхиод ганцаараа ингээд сурна гээ. Тэгээ бас тодорхой хэмжээний чинь ажилтаа амьдралтай байж байгаа явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нэлээд айгүй чанга байт юм байлээ. Тэгээд нөгөө сонгосон хөтөлбөр нөөрэ MBA зүгээр юм мастер ямар нэгэн мастер биш MBA байсны шалтгаан нь ингээд нөгөө танхимын хичээл ерөөсөө ордоггүй яг ингээд workshop хийж байгаа юм шиг ингээд 6-6лаа ингээд яг ширээ-ширээний хойно суугаад яг нэг конференцд ороход нэг тэгдэгч ингээд дунд нэг ингээд кейс өгөөл ингээд хоорондоо хийж байгаас маргалдаж гарч ирээл хичээл дандаа тэгж явна. Тэгэл нөгөө шинковч очиод хэл ус ингээд юу гээд байгааг нь ойлгохгүй тэн дунд ингээд ороолсон ингээд алцаал ингээд өөрөө санаа манаг хамгаалаад аюу хэцээсэн 4 сар болчих буцаж ирж байсан байхгүй юу. Уул нь явахдаа нөгөө Австралийн засгийн газрын тэтгэлгээр явсан. Уул нь ингээд студенттэй оюутан те айгүй мундаг сургууль шатраад ирж байгаа гэсэн. Болоод тий болоод хаяад бүр за би ерөөсөө энэ тэтгэлж авахгүй гэд. Тэр чинь ингээд сарын ингээд бүр амжиргааны 3 өдрийн амжиргааны мөнгө өгнө. Тэгээ сургуулийн төлбөр бүтэн даачна. За ингээд тьютер ч юм уу нэг тийм одоо нэмэлт одоо хичээл авах хэрэгтэй бол тэрнийх нь хөрхөн жоохон зардлаас нь ингээд чинь ер нь бол ингээд энэ тэтгэлэг өөр айгүй гоё тэтгэлэг. Тэнгүүд тэр чинь ингэжсэн ингээд амар хүн ингээд тэр чинь авъя гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд авчиад очичоод энийг ерөөс энэ тэтгэлэгтэй ч ялаа би ерөөс сурсан ч ялаа сураагач үлээ гэртээ харих юм байна. Ягаад тэгэхээр ер нь бол ингээд хүн эрүүл мэндэ бодох хэрэгтэй юм байна. Ингээд нөгөө болоогүй үед ингээд гадагшаа явцсан л байсан юм байл л дээ. Тэгээ нөгөө арга гэр ингээд ээж маань эдэр өвчтэйсэн болохоор тэгээд энд ирсэн хойноо ингээд харамсаад болдгоо. Гэтэ тэр тэтгэлэг өөр канселдаагүй. Тэгсэн чинь ингээд намайг гэртээ харих тэр хаях шийдвэрт юу нөлөөсөн бэ? Гэхдээ ер нь бол ингээд нөгөө нэг яг нөгөө хинч биш гэдгийг тэнд очиод би ихтэй хоумси калчер шок одоо айгүй олон юм гинт ингээд шоконд орсон. Дээр нөгөө хичээл маань амар хүнд байсан. Яг тэр нөгөө ерөнхий мастер шиг эсвэл нэг гоё юм хэлний бэлтгэлээсээ зуух эхлэегүй нөгөө амар алалцдаг бизнесийнхний бүр алаан болдог тим ангир өөрөө тавих гээд орцсон. Дандаа ингээд дундаж насна гэсэн чи 40-тэй. Тэгэл дандаа өөрөө бизнестэй дандаа том бизнес авч явдаг хүмүүс ч орж ирэл дадаа гэж ярингууд би бүр ингээд бүр манай нэг найз надаа ийм санал ингэсэн байхгүй. Чи яагаад өрөөд ирсэн гэж өө чадахгүй болоо өрөөд ирсэн гэж өө чи ингээд ямар те шантрамтхай юм чи ингээд өөрийгөө даван туулж чадахгүй үсрээл өхөнлөс чи тэр Австрал руу буцаа яв. Чи үсрээл өхөн штэ. Тэгээ яадаг ингэнгүүт амар ингээд юм юу сонсогдож байгаа үсрээл өхөн гэдэг нь ингээд нэг тийм ингээ амархан юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд манай найзын тэр үг надад аюу нөлөөлөөд тэгээд би за ер нь бол би ингээ явах хэрэгтэй юм байна. Тэгээд хизээ хойно ийм гоё тэтгэлгийг тэгээ ингэж гоё сурж боловсрох боломжоо би зүгээр нэг ингээд жохон давж чадахгүйгээр ингээд хаях болон ингээд эргээд баг үхэхэд төртөл надад амар харамсалтай байсан байхгүй. Тэр тэгээ бодсон чинь тий тэгэл би ерөөсөө явна гэж шийдээл тэгэл бясалгалд яваал за ингээд айлхаар ингээд гэрээ санахгүй бодож байгаа байхгүй. Ингээд бясалгал хийгээл гэрээ санах үедээ бясалгалаа хийчихээ гээл тэгээд очингуудаа би буудал цэвэрлсэн. Нөгөө гэрээ санахгүйд бол өөрийгөө амар завгүй байлгахынд бол үхтлээ буудал цэвэрлэл ядраал гэртээ хараад нам унтаал маргааш нь хичээлдээ яваал дахиад буудлаа цэвэрлэл нам унтаа ерөөс ингэж цаг хугацааг ерөнхийдөө баг нэг хэсэг баг ингэсэн тэгж жагаад нэлээд сүлд манай гэрийнхэн ирсэн л дээ. Тэгээ энд бол миний бүр нөгөө яг бүр байж болох тэр ёроол руу орчоод тэгээд дэшээ гарч ирсэн үе яахгүй яг хүний амьдралд бас юм тохиолддог юм билээ.